Маша, Паша, Сережкин. Маша, Сайн уу? Маша. Би одоо тойроод очие. За тэг, хүрээд ир. Ингэж уулзах гэж. Сайн уу? Сайн уу? Чи өстө сайхан харагдаж байна. Чамаас л үлгэр жишээ авч байна да. Гиснээс чи энд юу хийж Гадаа байгаа? сайхан байхаар нь жаахан сагс тоглолт юм уу гэдэл байж байна. Бас коктейл ууй, 100 болчихсон цагаагаар сайхан байна. Тийм шүү. Тэр манай Макс Лиза биш үү? Нөхдөө! Макс! Наша! Максим! Нөхдөө би та нар руу гүйж явна. Гүйж явна нөхдөө. Баншхан минь дээ. Хурдлал да. Нөхдөө, за сайн байцгаана уу? Сайн уу? За сайн уу найз минь? Сайн уу? Сайн уу? Хин хаана юу? Яриад байгаарай. Жор зохиож байна. Өдөр бүр 3 шин жор. Яг өчигдөр шин жортой болсон. 3 шин 3 жортой шин болсон. жортой болсон. Гэхдээ юу гэж би сүүлийн 2-7 хоногийн хугацаанд нэг ийм шин санаа бодоод байна. Шин шоу. Паша чи байна, Маша чи бас байна. Бас Макс Лиза байна. Ингээд Бас тэд. яг зөв. Тэд гэдэг нь манай төслийн өмнөх улирлын оролцогчд. Дөнгөж сая болоод өнгөрсөн улирлын эсвэл яг одоо гарч байгаа улирлын оролцогчд. Тэд хамтдаа ирээд эсвэл ганцхан цараа ирсэн ч болно. Би яг энэ хэсгийг бүрэн бодож амжааг байгаа. Ямар ч байсан тэд манай студид ирэхэд бид сайхан ярилцаж, тийм ээ, заавал дасгал хийн. Загварын талаар ярилцсан. Бас гоё хөгжилтэй юм хийх хэрэгтэй байна. Макс, тэгвэл эн чинь төслийн дараах амьдрал нэртэй шоу болох нь шүү дээ. Тэгэхээр би төслийн дараах амьдрал шоу гэсэдэд олжчихсан болж таарлаа. Төслийн дараах Тийм ээ. амьдрал. Бид санааг нь олчихсан юм чинь хойшлуулах хэрэггүй гэж бодож байна. Яг одоо зураг авалтаа хийж эхлэхийг санал болгож байна. Тэгээл дээ. Тэгээ сайхан санаа байна. 1, 2, 3. Гурав. Төслийн дараах амьдрал. Төслийн дараах амьдрал.